Өчтөр орой Apple ивент боллоо. Яг юу танилцуулсан бэ гэдгийг нь ойлгомжтой байдлаар тайлбарлая. За хамгийн ихэнд бидний өмнөх контент дээр ярьжсэнчлэн Apple компанийн хувьд AirPods Pro 3 гэдэг шинэ чихвчний загвараа танилцуулсан байгаа. За энэний хувьд онцлсан зүйл нь юу байсан бэ гэхээр Active Noise Cancellation өмнөх хувилбараас 2 дахин илүү, за баг анхны AirPods Pro загвараас бол баг 4 дахин илүү гэж онцлсон. За мөн шинэ төрлийн чихвчний зөөлөвчийг ашигласан гэдгийг тэдний хувьд хэлсэн байгаа. За гаднах noise-ыг багасгахад энэ нь бол тусалж байгаа юм байна. Тэгээд AirPods Pro 3-ын noise cancellation бол чих рүү ордог wireless төрлийн чихвчтүүд дотроо бол дэлхийн хамгийн шилдэг noise cancellation технологи гэж тэдний тайлбарлсан. За дараагийнх нь мөн онцлох ёстой зүйл нь юу вэ гэхээр live translation гэдэг WWDC-гээр бидний нэг ярьжсэн функцийнуудын загвартай хамт орж ирж байгаа шиг байна. За энэ нь яадаг вэ гэхээр би ингээ гадуур явж байхад нэг хүн надтай испанаар ярихад надад англиар сонсогдно. Би англиар ярихад тэр хүнд испанаар сонсогддог тийм технологи гэсэн үг. Гэхдээ хэрвээ тэр хүнд AirPods ямар нэгэн байдлаар байхгүй байх юм бол би зөв утсан дээрээ тэр испан текстийг ингэж харуулж болох юм байлээ. За хэрвээ хоёр хүн хоёулаа AirPods Pro-тай байх юм бол нэгнийгээ жоохон ингэж орчуулж байгааг нь жоохон хүлээж сонсон. Тэр нь жоохон нэг юм awkward мэдрэмж өхөр санагдсан. За voice-ийн хувьд бол жоохон natural сонсогдно. За орчуулгахдаа үгчлэн биш агуулгаар нь ер нь бол авч орчуулж байгаа гэдгийг Apple-ийн зүгээс онцлсан байна. За мөн AirPods хэрэглэдэг хүмүүсийн дунд нэг асуудал байдаг. Тэр нь юу гэхээр чихэнд таарахгүй байдаг асуудал. За энэ удаагийн чихвчний загвар дээр болохоор Apple-ийн зүгээс илүү анхаарлаа хандуулад 10,000 хэрэглэгчийн чихний хэмжээн дээр юм анализ хийгээд 100,000 цагийн хэрэглэгчийн судалгаан дээр үндэслээд ийм 5 төрлийн зөөлөвч гаргаж ирж байгаа. Тэгээ энэ удаагийн энэ чихвчний зөөлөвч нь бол өмнөх загваруудаасаа илүү их олон хүнд ямтаж таарна гэж тэдний хувьд тайлбарлсан. Тэгээд хамгийн онцлог ёстой зүйл нь юу гэхээр биднээс өмнө хэлжсэн AirPods Pro 3 маань зүрхний цохилт хэмждэг болж байгаа. За энэ нь бол Apple-ийн бүтээгдэхүүн дотор хамгийн жижигхэн хэмжээтэй зүрхний цохилт хэмжигч. За энэ зүрхний цохилт хэмжигчээс үүссэн датагаа юун дээр суурилж бас гаргаж байгаа гэхээр 250,000 гаруй хэрэглэгчийн датан дээр суурилж агаад тэгээ таны зүрхний цохилтын хэмжиж танд мэдээллийг нь ер нь өгөх юм байлээ. Тэгээ одоо заавал ингээд нөгөө нэг гадаа гүөхтэй хүмүүс ингээд Apple Watch хэрэглэдэг шүү дээ, тий. Тэнгүүд одоо заавал Apple Watch хэрэглэх шаардлагагүйгээр AirPods Pro-го зүгээд гаргахад болох юм байлээ. Тэгээд Workout Buddy гэдэг нөгөө нэг шинэ функцийг бол Apple-ийн зүгээс WWDC дээр танилцуулсан шүү дээ. Яг ингээд гадаа гүйж явахдаа таны зүрхний цохилт чинь тэд байна. Одоо тэгэж гүйл зүгээр та ингээд хувийнхаа 5 км-ийн рекордыг эвдчихлээ гэдэг ч юм уу, тий. Одоо жоохон хөнгөн гүйл яаж ийн гэдэг тийм AI функцтэй. Тэгээ тэрнтэй яаж бас ингэж хоршиж AirPods Pro 3-ыг бас хэрэглэж болохоор гэдгийг харуулсан. Бас дараагийн үеийн хөлсний, усны IP57 хамгаалттай болсон байгаа. За ингэснээр бол өмнөх загвараас бол энэ чиглэлийн хамгаалт нь илүү сайжирч байна. За тэгээд энэ үеэр гоё таалагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр ингээд бичлэг үзэж яхад эсвэл утсан дээр ямар нэгэн байдлаар өөр апп нээсэн ингээд хэрэглэж яхад яг энэ булан дээр нь яг миний activity-гийн дата шууд гарч ирж илээ. Зүрхний цохилт тэгээд гүүгээ тэдэн минут болж ин гэдэг ч юм уу, тий. Тэрний дизайн надад бас амар их таалагдсан. За тэгээ батарейны хувьд noise cancellation-аа асаацсан байх үедээ 8 цаг, за transparency буюу орчны дууг сонсох гормын үедээ бол 10 цаг ашиглана гэсэн. За энэ нь өмнөх хувилбараасаа 4 цагаар илүү үзүүлэлт юм байна. За тэгээд энэ бүтээгдэхүүний хувьд болохоор 9 сарын 19-ноос худалдаанд гарахдаа $249 зарагдах нэ. За дараагийн бүтээгдэхүүн бол Apple Watch. Тэгээ Apple Watch-ийн цуврал дээр ямар бүтээгдэхүүн танилцуулагдсан бэ гэхээр Apple Watch Series 11, Apple Watch SE 3, тэгээ Apple Watch Ultra 3 гэсэн загвар танилцуулагдсан. За хамгийн эхлээд Apple Watch Series 11 дээр ямар өөрчлөлт орсон бэ гэхээр Apple-ийн зүгээс тэд хамгийн нэмгэн цаг гэж ямар тааж хэлсэн. Гэхдээ ямар нэгэн байдлаар тоо дурдаагүй. Тэгэхээр Apple Watch 10-таагаа Series 10-таагаа ижилхэн нэмгэнтэй байж магадгүй юм. За бас утас чинь ер нь өөртөө чинь ингээ хамт байхгүй ч гэсэн гадаа гүйж байх үед шууд холбогдсон хിവэрэ байна гэсэн. Тэгэхээр гадаа гүйж байхдаа бас заавал ингээд уцаа дагуулж авах юунууд нэг айхтар шаардлагагүй болсон гэж тэдрүү тайлбарлсан. За бас шинэ үүрэн холбооны технологи болох 5G модем антин сууж өгснөөр бусдтай холбогдох үед илүү батарей бага хэрэглэж хурдан ажиллана гэсэн. За тэгээд цусны даралт хэмждэг болж байгаа. За тэгээд цусны даралт хэмжихдээ яах вэ гэхээр яг тухайн үед нь цусны даралтыг бол харуулахгүй. Гэхдээ 30 өдрийн турш таны цусны даралт зүрхний цохилтыг хэмжээд тэр датан дээр үндэслээд хэрэг цусны даралт өндөр болох үед сануулга ирдэг болно гэж тэдний зүгээс тайлбарлсан. Мөн бид өмнө ярьсанчлаа нойрыг оноогоор хэмжиж датаг нь харуулдаг болно. Ингэснээрээ өөрийн нойртой холбоотой мэдээлэл ойлгоход илүү хялбар болж байгаа. Өмнө би нэг deep sleep энтрээ хараад хэмждэг байсан нөхөөс яг ингээд нийтэд миний нойр өрн сайн муу байгаа энтер гэдгийг бол ерөөсөө нэг айхтар ач холбогдол гэж харддаг байсан. Тэгэхээр тэр датагаа харахад илүү амар болж байгаа юм байна. За батарейны хувьд болохоор 24 цагийн турш ашиглаж болно гэсэн. Энэ нь өмнөх хөлбрээс 6 цагаар илүү үзүүлэлт болж байгаа. За 4 өнгөөр худалдаанд гарна. Үүний хувьд $399 байх нэ.
За дараагийнх нь Apple Watch SE3 гарсан. За SE3 дээр зүгээр ямар өөрчлөлтүүд байгаа гэхээр шууд дурдаад явчих юм бол чип нь бол сайжирсан. За double tap гэдэг ийм функц байдаг. Тэр функц давхар орж ирсэн. За always on display гэдэг дэлгэцэн байнгын ер нь асаалт юм шиг байдаг функц энэ AC дээр нь байдгүйсэн бил энэ удаа орж ирж байна. За тэгээ зарим health функцүүд ер нь бүгд орж ирсэн. За спикертэй болсон. Тэгээ батарейнууд 18 цагийн турш ашиглаж болно. За өмнөх хөлбрээс 2 дахин хурдан цэнэглэнэ гэсэн. За кейс нь бол 100% дахин боловсруулсан материалаар хийгдэж байгаа. За тэгээ худалдаа нь гарахдаа $249 худалдаа гарах нэ. За Apple Watch Ultra 3-ийн хувьд болохоор дэлгэц томорсон. Хамгийн том дэлгэцтэй Apple Watch гэдгийг Apple-ийн зүгээс онцлсан байгаа. За тэгээ баг дээшээ ингээ 1300 км-ийн зайд хиймэл дагуултай холбогдоод ослын мессеж илгээж болно. Тэгэхээр хиймэл дагуулаар мессеж илгээж болох нэ гэсэн үг. За тэгээ энэ одоо функц болохоор Apple Watch Ultra 3-ыг худалдаж авсан хүмүүст 2 жил өмнө ашиглуулна гэж байгаа. Тэгэхээр тэрнээс цаашаа бол төлбөр аваад явах нэ. За тэгээд 42 цагийн турш ашиглах боломжтой. Энэ нь өмнөх хөлбраасаа 6 цагаар илүү үзүүлэлттэй байгаа. Тэгээ худалдаанд гарахдаа $799 худалдаа гарах юм байна. За эцэст нэг Apple-ийн зүгээс хүн болгоны хүсэн хүлээж ирсэн iPhone 17 цувралаа танилцуулсан. За энгийн загвар болох iPhone 17 дээр ямар өөрчлөлтүүд орсон бэ гэхээр дэлгэцийн хувь 6.1 инч байсан. Одоо 6.3 инч болж томорсон. За тэгээд дэлгэцний герц бас өмнө 60 байсан бол одоо 120 болж сайжирсан байгаа. Тэгээд герцээ болохоор тухай бүрд нь ингээд тааруулах юм байлээ. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр би ингээд хурдан скроллох үед миний герц нэмэгддэг. Скролл жоох удаашрах тусмаа миний герц үр буурдаг. Ингэснээр батарейг илүү үр ашигтай байдлаар хэрэглэнэ гэж тэдний зүгээс танилцуулсан. За дэлгэцний тодрох чадвар нь 2000 нийц байж байгаа 3000 нийц болж сайжирсан. За гадаа ч юм уу гэрэлтэй орчинд ер нь хэрэглэхэд ямар ч асуудалгүй болж байна гэсэн үг. За ceramic shield гэдэг одоо нэг дээдлийн шилэн одоо хамгаалалт гэсэн үг. Тэрний ceramic shield 2 гэдэг дараагийн одоо хамгаалтыг суулгаж өгсөн. За ингэснээр дэлгэц болон арын хэсэгт нөгөө нэг юм гардаг юм жижиг зураасуудыг өмнөхөөсөө 3 дахин илүү тэр зураасуудаас өмнөхөөсөө 3 дахин илүү одоо хамгаалнаар. Ер нь бол тийм зураас ер нь хэр оргийн одоо өмнөх шиг үзэгдэхгүй л гэсэн үг байхгүй. Тэм мөн шинэ үеийн чип болох A19 чип сууж өгсөн. Ингэснээр илүү одоо ажиллагаа нь хурдан болж байгаа. За мөн дан видео тоглуулж хэрэглэхэд iPhone 16-аас 8 цагаар илүү хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр одоо батарейны хувьд бас тийм хэмжээгээр сайжирсан гэсэн. За wireless биш одоо утсан цэнэглэгчээр цэнэглэхэд 20 минутанд 50% болтлоо дүүрэх юм байна. Тэгээд 10 минут цэнэглэхэд 8 цаг видео үзэж болох юм байна. Камерны хувьд ардаа 48 мегапикселийн үндсэн камер, мөн 12 пикселийн 2x телефото камертай. За тэгээд чанарын хувьд болохоор iPhone 16-гийн зургуудаас 4 дахин илүү байна гэж тэдний хувьд ам гарсан. За тэгээд шинэ төрлийн 18 мегапикселийн селфи камера танилцуулсан. За энэ камера тэдний юу гэж нэрлсэн бэ гэхээр center stage front camera гэж байна. За тэгээд энэ камер нь яг яадаг вэ гэхээр iPhone 16-гийн урд одоо камерын сенсорээс 2 дахин том сенсортэй. Тэгээ гол зорилго нь одоо селфи хийхдээ бид нар ингээд хөндлөн барьдаг гэсэн чинь уцаа ингэж хөндлөн барьдаг гэсэн. Одоо тех шаардлагагүйгээр зүгээр босоогоор нь шууд дарахад болно. Тэгэхээр тэгсэн ч гэсэн стил одоо ийм чанартай зураг авах боломжтой гэж байгаа. За тэгээ storage-ийн хувьд болохоор 256 GB-аас эхлэх юм байна. Тэгээ мөн одоо бичлэг хийхэд stabilization гэж ярьдаг те ингээд гарч ичрэхэд үед ингээд бичлэг нэг жоохон чичиргээтэй болчтой. Тэр байдал нь бол хамаагүй илүү сайжирсан гэж тэдний зүгээс тайлбарлалаа. За одоо ярих бүтээгдэхүүн бол энэ удаагийн ивэнтийн одоо гол хүлээлт байсан гэх юм уу? iPhone Air буюу Apple компани iPhone-ы түүхэндх хамгийн нэмхэн iPhone-о худалдаанд гаргахаар боллоо. За энэ загвар нь яг юугаараа онцлог вэ гэхээр Pro загвар шиг хүчтэй хэрнээ ер нь бүх цагийн хамгийн нэмхэн iPhone л гэж тэдний зүгээс тайлбарлаж байгаа. За iPhone 17 загварын зузаан бол 795 мм бол iPhone Air-ийн хувьд 5.6 мм буюу хэрвээ та промошныг нь үзсэн бол яг хуруунд дээрээ тогтож харуулдаг байгаа тийм. Ер нь бол маш нэмхэн гэсэн үг. За дэлгэцний хувьд болохоор iPhone 17-оос арай том дэлгэцтэй 6.5 инчийн 120 Гц дэлгэцтэй 3000 нийц хүртэл тодорно. За тэгээ өмнө ярьсан Ceramic Shield 2 хамгаалттай. За анх удаа ард нь одоо Ceramic Shield хамгаалтыг iPhone-ы ард юу н оруулж байгаа гэсэн үг. Тэгэхээр өмнөх iPhone-уудын одоо ард талаасаа 4 дахин илүү одоо зурааснаас одоо илүү хамгаалал зураас үүсгэс илүү хамгаалттай болж ирж байна. За тэгээ энэ утас маань ерөөсөө дээд зэгтээ бүх зүйлсийг агуулсан гэж хэлж болно. Үндсэн камер, selfie camera, speaker, chip. За тэгээд яг биеийг ингээд задлаад харах юм бол яг ингээд body хэсэг нь тэр чигтээ ер нь батарей гэж ойлгож болно. За тэгээ өнгөний хувьд болохоор Space Black, Cloud White, Light Gold, тэгээд Sky Blue гэсэн дөрвөн өнгөний сонголтоор худалдаанд гарах юм байна. Тэгээ A19 Pro chipтэй. За тэгээ A19 Pro chip нь энгийн A19-өөс хамаагүй хурдан. За GPU-ний хувьд бол тооцоолох хурд нь бол A18 Pro chip-ээс бараг 3 дахин хурдан гэж байгаа. Тэгээ энийг болохоор Apple яг энгийнээр тайлбарлахдаа юу гэсэн бэ гэхээр ер нь бол MacBook-ийн одоо MacBook Pro-гийн түвшний тооцооллыг одоо iPhone дээр хийж байгаа ийм тохиолдол болж байна гэж хэлсэн. За тэгээ Apple-ийн хувьд болохоор
Apple Watch, AirPods 2-т зориулж шинэ чип юу н хийжсэн. За тэр нь юу вэ гэхээр A1 гэдэг чип. За энэ чип нь болохоор анх удаа iPhone дээр инхүү iPhone Air дээр орж ирж байна. За энэ яадаг чип вэ гэх юм бол хамгийн сүүлийн үеийн одоо wireless сүлжээний технологиуд болох Wi-Fi 7, Bluetooth 6 зэрэг технологиудыг одоо өөр дээрээ ажилуулахад нь ер нь туслах юм байна. За тэгээ personal hotspot, AirDrop гэдэг одоо бусад одоо функцүүдийг давхар сайжруулж байгаа ийм одоо зүйл болж байна. Мөн Apple-ийн дизайн хийсэн модем болох C1X-ийг одоо суулгаж өгсөн. За энэ нь болохоор iPhone 16 Pro-гоос 30%-аар бага эрчим хүч зарцуулахад нь туслах юм байна. Тэгээд энэ удаагийн iPhone болохоор эрчим хүчний хувьд хамгийн өөр хэрэгтэй зарцуулж байгаа iPhone болж байгаа юм байна. За камерны хувьд болохоор ардаа ганцхан 48 мегапикселийн үндсэн камертай. За тэгээд 4K-гаар бичнэ. Урдаа 18 мегапикселийн түрүүний хэлсэн center stage front camera гэж яриад байгаа. Тэгээд 18 мегапикселийн камертай. За тэгээд 4 линзтэй. За тэгээ бидний өмнө мэддэг аудио mix center гэсэн одоо бусад функцүүдийг энэ утсан дээр бас ялгаагүй ашиглаж болно. За тэгээ photographic style одоо өнгөрсөн жилийн намрын iPhone event-ээр их од болоодсэн шүү дээ. Энэ удаа болохоор шинэ одоо bright гэдэг нэртэй photographic style бас нэмэгдэж байгаа юм байна. За тэгээд миний бас нэг анхаарлыг татсан гол зүйл нь юу байсан бэ гэхээр энэ dual capture video гэж байгаа. Одоо өөрөө утасныхаа хойд одоо үндсэн камераар бичлэг хийж явахдаа уртлын селфи камераар бас өөрийгөө давхар харуулж бичиж болно. Энийг яг өмнө iPhone-ууд дээр хийж болдог байсан. Гэхдээ заавал ийм 3 дахь аппликейшн татдаг ч юм уу өөр ингээд сервис авч хийж хийдэг байсан бол одоо iPhone дээр яг өөрөөр нь Apple-ийн өөрийнх нь фичерээр нь ашиглаж болж байгаа юм байна. За тэгээ энэ утас маань зөвхөн eSIM хувилбараар худалдаанд гарна. Яг хөө хятад заавал BeatSIM-ээр iPhone-ыг хэрэглэхийг шаарддаг юм байна. Тэгэхээр хятадын зах зээл дээр энэ утас маань яах юм бас сайн мэдэхгүй байна. За батарейны хувьд болохоор Adaptive Power Mode гэдэг өнгөрсөн WWDC-гээ хэдүүлээ танилцуулж ирсэн шүү дээ. Батарейг бага болох үед нь одоо тэр өдрийг давахын тулд илүү батарей гаргаж өгдөг ийм фичер байгаа. Тэр нь болохоор яадаг вэ гэхээр өөр юмд хэрэглэж байгаа одоо батарейны хэрэглээг багасгаад нэмэлтээр одоо тэр өдрийг давахад нь шаардлагатай батарейг ингээд суллаж өгнө гэсэн үг. За ийм фичерийг бас давхар ашиглаж болох нь. Тэгээд мөн Apple-ийн одоо Pocket Power Bank гэдэг ийм яг энэ ард нь наачдаг power bank-ийг энэ утастай давхар хэрэглэх юм бол бараг 40 цаг видео үзэж чадахгүй хэмжээний байдлаар хэрэглэж болно гэж Apple-ийн зүгээс танилцуулсан. За мөн 2 төрлийн кейсийн утсан зориулж гаргаж байгаа. За тэгээ бас давхар одоо энэ зарим хүмүүс нэлээд таалагдах бах ялангуяа зураг дадаг хүмүүс ч юм те ийм Apple-ийн Osor бас гарч иж байгаа. Тэгээ ийм Osor-оор ингээ уцаа зүгээд бас тийм Pocket Power Bank ард нь ингээ наага хэрэглүүл бас илүү гоё ашиглаж болно шүү гэж Apple-ийн зүгээс танилцууллаа. За iPhone 17 Pro цуврал дээр бол ер нь нэг айхтар сүртэй юм танилцуулагдаагүй дээ. Гэтэ та бүхэнд яг онцлог зүйлсийг дурдах юм бол за мэдээж шин дизайн. За энэ шин дизайн та бүхэнд яг таалагдж гин үгүй гэдгийг бол би сайн мэдэхгүй байна. Гэтэ надад бол яг шин дизайн эхэндээ бүр анх нөгөө нэг юм таамаг төдий зүйлс ингээ хэвлэл мэдээллээр зөндөө явж явах үед нэг таалагдахгүй харагдаад. Тэгээ сүүлдээ ингээ удаан харсаар байгаа баг гоё харагдаад байгаа юм шиг санагддаг болсон. Тэгээд нэг гоё зүйл байгаа нь юу вэ гэхээр orange өнгө нь бол надад аягүй их таалагдчихж байгаа. За тэгээ энэ iPhone 17 Pro цуврал дээр ямар шин зүйлс орж ирж байгаа вэ гэхээр шинэ хөргөлтийн систем орж ирж байгаа. Ингэснээр утсаа илүү гацалтгүйгээр ялангуяа тоглоом тоглож явах үед ч юм уу тиймэрхүү үедэд бол гацалтгүй хурдан ажиллуулж чадхаар болж байгаа. За тэгээд хамгаалтаа дөрөвний миний хэлсэн Ceramic Shield 2 гэдэг хамгаалтууд энэ дээрээс давхар орж ирж байгаа. За тэгээд Apple-ийн зүгээс онцсон юм нь юу гэхээр энэ намрын ивентийг iPhone 17 Pro дээр бичсэн гэж өөртөө тайлбарласан. За тэгээ ардаа 3 ширхэг 48 мегапикселийн камертай. За нэг камер нь болохоор өмнө 24 мегапиксел байлгүй дээ. Ямар ч энэ удаа 48 мегапиксел болж сайжирч байна. За тэгээд 4x болон 8x-ээр ингээд зум хийж зураг дарах бичлэг хийхэд бол асуудалгүй болж байгаа юм байна. За тэгээд сенсор нь болохоор өмнө iPhone 16 Pro загварын сенсээс 56%-аар илүү томорсон. Ингэснээр илүү зургийг илүү дэтейлтэй шанартай авахд туслах юм байна. За тэгээд шинэ кейс танилцуулсан. Мөн шинэ Osro бас энэ дээр ашиглаж болно гэж хэлсэн байгаа. За тэгээд энэ удаагийн iPhone 17 цувралын хувьд болохоор үнийн хувьд гэх юм бол энгийн iPhone 17 $799 худалдаанд гарна. iPhone Air-ийн хувьд $999 худалдаанд гарах юм байна. iPhone 17 Pro бол $1199-оор iPhone 17 Pro Max загвар болохоор $1199 гээд Pro загварууд дээр бол $100 нэмэгдэж байгаа шүү. За энэ удаагийн намрын Apple event нэг иймэрхүү болж өнгөрлөө. Тэгээ iPhone 17 цуврал дээр та бүхний хувьд ямар сэтгэлтэй байна? Бас комент хэсэгт бичиж үлдээгээрэй. Надад яг зүгээр миний хувьд зүгээр таалагдсан бүтээгдэхүүнүүд нь юу байсан бэ гэхээр хамгийн ихэнд AirPods Pro 3. За тэгээд энэ iPhone
Air загварууд ер нь бол таалагдчихж байгаа. Яг 17 Pro-гийн оранж өнгө нь бол таалагдж байгаа. Гэтэ шууд би одоо 16 Pro-гоос шууд 17 Pro руу шилжинэ гэхээр надад нэг амар тийм сүртэй өөрчлөлт мэдрэгдэхгүй юм шиг санагдсан. Тэгээд та бүхэнд бас ямар санагдаж байна? Бас ямар хүмүүс энэ удаагийн цувралын iPhone-уудыг бас худалдаж авал зүгээр вэ гэдгийг би яг өөрийнхөө гар дээр энэ iPhone 17 цувралууд ирсний дараа бас та дэлгэрэнгүй тайлбарлаж хүргэе гэж бодож байна. Тэгээд энэ удаагийн бичлэгт хамт байсан баярлалаа. Subscribe дарахаа бити мартаа.